Сайн байцгаана уу? Өнөөдөр хичээлийн маань сэдв бол багваахай цэцэг гэсэн сэдв байгаа. За хэдүүлээ ингээ хичээлдээ орцгоё. За хүүхдүүд энэ багваахай цэцэг гэхээр та нар ямар цэцэг гэдгийг мэдгүй. За тэгвэл өнөөдөр хэлээ багваахай цэцгийн талаар илүү олон мэдээлэл авцгаая. За нэгдүгээр дасгал маань болохоор ихийг анхааралтай уншаад дасгал ажлуудыг гүйцэтгэх байгаа. Тэгэхээр багваахай цэцгээ бидүүлээ яг мөн адил маш сайн нүдний хараагаараа бүгдээрээ дотроо уншаад ойлгоод голт нь хамгийн гол нь ихтер минь юу гарч ийнэ гэдгийг маш сайн ойлгож иж дараагийн дасгал ажлуудаа хийх учраас маш сайн ойлгож уншаарай гэдгийг сануулъя. Хоёрдугаар ажил нь болохоор болд ямар цэцгийг таслан авч амандаа зуусан бэ гэж байгаа. Нэгт нь сарнай, хоёрт нь багваахай, гуравт нь сараана гэдэг цэцэг байгаа. За энэ гурваасаа сонгоод ардталт нь зөвлөх нь. За 3 дугаар дасгал нь болохоор осор өвгөн болтод үүгээр арилгахын тулд яах хэрэгтэй гэж зөвлөсөн бэ? Бүгдээрээ ихтер мэдж байгаа учраас гарсан учраас 2-3 өгүүлбэрт багцаад нөгөө юуг арилгахын тулд яах ёстой гэж зөвлөсөн тэрийг нь бичнэ гэсэн. За 4-т нь болохоор багваахай цэцгийн ач тусыг нэрлэн бичээрэй гэж байгаа. Ихтэй маань гарч байгаа хүүхдүүд маань сайн уншсан бол ойлгомжтой. 1-2 өгүүлбэрт батан бичиж болно. 5-т нь болохоор үгийг 2 янзаар мөр шилжүүлэн бичээрэй гэж байгаа. 1 болон 2-ыг дугаарлсан байна те. За 6 дугаар асуултны маань асуултанд хариулагдах үгсээр өгүүлбэр бүтээгээрэй. Хэн, хизээ, хаана, юу, яасан гэсэн асуултанд хариулагдсан өгүүлбэр зохион бичих нэ. Маш оновчтой тодорхой үг зохион байгуулаарай. Ингээд 7 дугаар асуулт нь болохоор өгүүлбэрийг уншаад том үсэг, цэг, даслыг зөв тохируулан бичээрэй гэж байна. Одоо энэ өчтөр болд нохоо муур бүжин гуравтай хөвгчлөлтэй тоглосон. Том үсэг нь хаана байх вэ? Энэ цэг хаана гэдэг лээ? Тэгээд таслал одоо нэг ижил үгсийг нэг одоо юм орон тоонд багтж байгаа үгсийг нэг ижил юунд бичих юм тэнцээ таслал авдаг те. За тэрийнхээ хүүхдүүд мэдж байгаах. Тэгээд таслалт том үсэг цэг 3 хаана бичээ тоорно тодруулж чихнэ. За 8 дахь талбар бичиг тайлбар. Зураг бүрийг хэвлээд үйл явцад тохирох сэдв өгөөрэй гэж байна. Тэгэл үйл явдлын дагуу ихээ зохиогоорой. За эхний зураг дээр болохоор яаж ийн 2 хүүхэд болохоор юм нэг мод авч ийн те. Нэг хүнээс нэг мод худалдаж авч ийн. Цаана бол зөндөө бол мод ш. Тэгэхээр нэг хүнээс мод худалдаж авч ийн. За 3-т нь болохоор модоо машинтаа хийсэн байна. 2-т нь тэгээд явж байгаа гэж. 3-т нь нэг тэр модоо суулгах газраа ингээд хүздэж ухаж ийн те. Тэгээд 4-т нь болохоор модоо суулгацсан байна. За энэ яг зураглалын дагуу их зохион бичих нь шүү. За. Ингээд 9-р даалгавар нь болохоор үлгэрийн зураглал зурцгаая гэж байгаа. Бүлэг бүрээр өөрийн гол явдлыг 3 хэсэг хүн илэрхийлнэ. Эхлээд бол багваахайгаар тоглож юу хэсэг. 2-т нь болохоор осор өвгөнтэй уулзаж буй хэсгийг зураад дараа нь үу арилж буй сургамж авсан хэсэг гэдгийг яагаад хэрэглэх зүйлтэй нь А4-ийн цас будаг хааранда гэдэг зүйлсийг ашиглан хэлүүлээд зурх нь шүү. За 10 дахь тасал болохоор би болд байсан бол гэд бүлгийн гишүүд хэрвээ би болд байсан бол багваахайтай яаж харьцах байсан бэ гэдэг баг дотор харилцан зөвлөлдөөд жишээ нь байгальтайгаа зөв хайрцан ургамал таслахгүй босолтой туслаад хүмүүсийг хүндлэн гих мэтээр болдын орон чи өөрөө байсан бол гэд хүүхэд болгон санаагаа оролцуулаад энэ дээр ярилцах байгаа шүү. За ингээд гэрийн даалгавартай хүүхдүүд маань гэртээ цэцэг тариараа гэсэн байгаа. Одоо цэцэг үндэслүүлж ирээд шороонд суулгах ч юм уу эсвэл худалдаж аваад гэртээ нэг цэцэгтэй болоод тэрийг арчлах юм бол гоё өдрөөс өдөрт нь гоё том уургаад гоё байх учраас хүүхдүүд маань гэртээ яаж иж агаад нэг цэцэг тариараа.